За влогийн маань үзэж байгаа хүмүүс бүгдэнд нь өдрийн мэнд. Blackpool хэмээх угаалга дээр бол яг одоогийн байдлаар л ирсэн байна. Тэгээд энэхүү автомашины маань бол их гамгүй унсан. За ингээд салон дотор шал таас гэдэг энэ ерөнхийдөө авах юм бол байхгүй. Тийм учраас энэ машиныг өнөөдөр бид бүхэн яг Blackpool угаалга дээр бол аврахаар авчирсан байна. Тэгээд хэдүүлээ хамтдаа бүтэн ченж угаалгыг бас яаж хийдэг гэдгийг хамтдаа сонирцгоё. Ченж угаалга хийлгэхэд ямар одоо угаалгууд хийгддэг вэ? Ерөнхийдөө ямар деталь хийд ангуудыг салгаж авдаггүй юу? Яг юуг нь угаадаг вэ? Тэрийг нь сайхан тайлбарлаад өгөөч. За ер нь бол салгана одоо салгаж суудлын салгаж доотлын шалны доотл модыг цэвэрлэх. Өөрөөр шалан дээр нэг ус янз бүрийн тэ сүү айрг марг асраад өмхөрсөн тохиолдолд шалыг хуул цэвэрлэдэг байгаа. Уула доотлын одоо төмөрийн бүр доотлын хуулж аваад цутгааг нь аваад цутгааг нь цэвэрлээд бүр цутгааг нь бохирдоод арилгахааргүй өндөр нь гарахааргүй болсон тохиолдолд салгааг нь бүр солих үйлчлэгээ бас хийж байгаа. Ерөөсөө доотлын дөрвөн талаас ингээд моторыг ерөөсөө дээр дооргоо бүгд нь бодисч одоо тосмаас янз бүрийн хэрвээ бохирдсон бохирдлыг бодоод арилгана. Одоо энэ танай Blackpool угаалгын маань ерөнхийдөө бусад угаалгаас онцлог давуу тал нь юу вэ? Одоо манайхаа ашиглаж байгаа тоног төхөөрөмжөл байна да. Ер нь хамгийн сүүлийн үеийн автоугаалгад ашиглаж байгаа хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөлийг ашиглаж байгаа. Тэгээ одоо C14 одоо тааз маз угаахад урын угаалга гişний юм өдөр явж байгаа да. Хэсэг хугацааны дараа ерөнхийдөө хэрхэн цэвэрлэж яаж гой болсныг нь бас хамтдаа сонирцгоё. Хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн гэх юм бол ерөнхийдөө клинот баяхрын тийм бодисхөрөмж байна. Гүнд байгаа бохирдлоо нөөрөө бодис шингэнэ дандалтайгаар өгөөд буцаагаад гүнд нь байгаа бохирдлоо ерөнхийдөө соруулж авч байна. Энийг бол нэг бол уураар угаана, нэг бол ерөнхийдөө C10-аар ерөнхийдөө угаахт бол тохиромжтой. Яг одоо миний хоёр талд бол энэ автомашиныг үнэхээр шин мэт цэмбийлгэсэн залуучууд маань бас сууж байна. Тэгээд за машин ер нь хэр бохирдолтой ер цэвэрлэхэд хэр бас хэцүү вэ? Ерөнхийдөө бол яг дундаж төвшний машин байлаа. Тэгээд саяны машин дээр ерөнхийдөө анхаарах юм юу гэхээр даун тийм сэмрэх материалтай тийм даун судалтай машин байсан байгаа. Тэгээд энийг бид төвдөл ариулах бас
даавууг нь сэмлэчихгүй илэгдэл цаашдынх нь илэгдлийг бас насжилтыг нь бас гайгүй бах үүднээс яг тохирсон үйлчлэгийг нь хийгээд иймэрхүү төвшөндөл явуулсан авчирлаа. Хоёр чиглэлээр үйл ажиллагаа анх явуулж эхэлж исэн байгаа. Ерөнхийн тэр нь бол юу гэхээр change угаалга дрил хөнгөлөг. Одоо бол бид бүгдийн ерөнхий бол одоо энэ 20 оны зорилго гэхээр бол Монголд ерөнхийдөө хийгддэг автомашины доторлогоо. Тэгээд жишээ нь ерөнхийдөө одоо ингээ анзаархлаар 200 VX 200 тий доор ингээ эдэртэл ерөнхийдөө 360 камер байна. Тэгэхэд одоо Purus 20 хүн ч гэсэн Purus 30 хүн хэрвээ өөрөө хүсвэл бас 360 камер хийлгэх ер нь тийм боломж бололцоо ерөнхийдөө бүрдэж байгаа. Тэгээд ер нь бол яг хуу цаашдаа бол манайх бол бас машина нэг зарддаг юм байдэн штэ. Нэг 10 жил 20 жил болсон ч гэсэн үеилээгээд ундаг. Тиймэрхүү хүмүүсийн машиныг бас өрнөхөр яг тэр хүний сэтгэл зүрхэнд нь юу байсан тэр хэмжээнд бас засвар үйлчилгээг нь хийгээд дотор салааныг нь бид нар зөвхөн угаагаад одоо зарим ганц нэг одоо жишээ нь хэсэг арилахгүй ганц нэг хэсэг биш штэ. Тэрийг бүр үнэхээр тэр хүний сэтгэлд нийцэхгүй бол бид нар тэр суудлыг нь сольж өгөх, дахин бүрэх. Тэгээ салаан магадгүй бүр үнэхээр нь зурагдаад арилахгүй байл тэрийг нь дахин өөр шинээр засах. Тэгээ гадна тал дээрч тэр дотор тал дээр ч гэсэн тиймэрхүү үйлчлэгээнүүдийг бол ерөнхийдөө 20 оны дундуураас л бид нар ерөнхийдөө Монголд нутагшуулаад хийх зорилттойгоор ерөнхийдөө ажиллаж байгаа. За саарл усыг ер нь дахин ашигладаг гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр бас яг энэ саарл ус маань одоо яг юу хэлээд байна? Ерөнхийдөө ямар хуу систем байгаад байна? Энэний бас давуу тал үр дүнлэг сайхан тайлбарлаад өгөөч. Тийм. Ерөнхийдөө усыг судалж эхэлсэн л дээ. Тэгээд ер нь Европын төвшөнд яаж жоохон усыг зэвэршүүлдэг. Тэгээд хамгийн хямд төсөв газраас хаанаас авах вэ гэж судалж явж байгаад одоо Оросын Крим хотод Экомайко гэдэг компани бол ерөнхийдөө хялбар аргаар 100% дахин ашигладаг юм. Усны төхөөрөмжтэй байна гэж бид нар бас судалж үзээ. Тэдний очиж уулзаад дистрибьюторын ерөнхийдөө гэрээ байгуулад тэгээ Монголд авчирч ерөнхийн нөгөө хийж исэн зүйлээ бүр автомат болгож чадсан байгаа. Тэгээд яг хуу зарим хүмүүс ерөнхийдөө бодд юм хэлээ л дээ саарл усаар угаадаг гэхэлэр шороотоо ус гараад ч юм уу те шинэ машины үеийн сараап болгочих үегээ боддог. Одоо энэ Оросын Экомайко гэдэг систем бол ерөнхийдөө дэлхийд дээр яг 11 жил одоо ингээд үйл ажиллагаа тасалтгүй ингээд усаа зэвэршүүлээд ингээд явж байгаа. Тэгээд хүмүүс нэгэн удаа ашиглаад хайчдсан юм билүү гэж бодод идэм билээ. Ерөнхий бол одоо манайх 12 сараас хойш энд одоо үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд 12 сард бол одоо манайх Орос улсны контороос ерөнхийдөө 8 тонн ус авсан байгаа. Тэрнгээр одоо хүртэл ерөнхийдөө 8 тонн ус орч одоо 300 орчим машин угаасан байна. Тэгэхэд одоо тэр ус маань байсаар л байна. За саарл усаа одоо яг энэ дахин шүүдэг энэ Экомайкогийн систем маань ер нь бол усыг ер нь хэдэн хувийн төвшөнд одоо яг дахин цэвэршүүлж ашигладаг юм бэ? Ер нь нэг хэдэн үг гэж яхахлаар бараг 100% хэлэх гээд байна л та. Ерөнхийдөө л угаасаа 100% ашиглаж байгаа болохоор. Тэг яг бүр нэг харьцаа нэг жоохон хаягдл байлаа гэд тооцоолоход бол яг 97 орчим болов. За тэгээд Монголдо ер нь бол эко хэрэглээ буюу бас унтны усны их усөрөөг одоо авто угаалга дээр ашиглахгүйгээр бас ингээд дахин боловсруулах буюу одоо энэ саарл усаа ашиглаад явдаг бас энэ хөө Blackpool car wash-ийн бас хамт олонд үнэхээр их талархлаа. Тэгээд өнөөдөр бас энэхүү хойно харагдаж байгаа автомашиныг маань бас бүтэн ченж угаалга хийлгээ хийгээд бас өөрсдийнхөө үйлчлэгээ болон өөрсдийнхөө чадвар мэдлэгийг бас ингээд сурсан бүхнээ энэ автомашин дээр бас туршаад үзүүлсэн хамт олондоо бүгдэнд нь ажлын өндөр амжилтыг хүсье. Тэгээд блог үзэж байгаа та бүхэндээсэн бас баярлалаа. Тэгээд Blackpool car wash-аар бас та бүхэн маань ирж үйлчлүүлээрээ хаяг маань бол хөнөө 2222 хорооллын бас гараж байгаа. За тэгээд өнөөдрийн блог таамт байсан та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Bum 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 bum